Дархны Цэвэнтэс гэдэг би бол Дархан хотын унган иргэн 5 хүүхэдтэй айлын одоо дөрөвтг нь миний доотлын дүү бол Мөнхташ. Бидний одоо ердөөсөө одоо амьдралын одоо хамгийн сайхан үе бол ердөөсөө энэ Дархан хотод одоо өнгөрчээсэн. Тэр үе чи одооныхтай адилхан юм сошиал одоо юм цахим одоо интернет тийм юм байгаагүй. Тэгээд одоо телевизээр зурагт ховор тийм ээ бид нар ч одоо манайх бас зурагт одоо телевизэргүй байсан нэг хэсэг тий. Тэгээд одоо айлын хаалга тогшоод хажуудлынхаа айлд ороод бид нар ч одоо зурагт мурагт үздэг. Иймэрхүү л байсан. Тэгээд ер нь ихэнх үеэл одоо бид нар тоглож наадаж спортын югаар хичээлж одоо бид нар ч одоо футболд одоо ширээний теннис тоглодог байлаа. Дээр үе Оршин юм одоо Деспа Панер байсан. Тэрийг л одоо тавьчаад бид нар ч одоо теннис тоглоод одоо яг л одоо бусдын жишгээр одоо нар бол одоо бас ингэж амьдэрчээсэн. Би бол одоо ер нь бол одоо тийм уулчин хүн биш шүү дээ. Ер нь бол зүгээр л одоо жирийн одоо зүгээр яг тамирчин ийм л хүн. Тэгээд би бол ер нь бол зүгээр одоо бурхан халдун хайрхнаас дэлхийн зулаа Эверестэд одоо авирцсан ийм л хүн байхгүй. Сарын 19-ний 11 цаг 16 минут гарч ирсэн. Гарчирны 2 минут боллоо. Одоо тэр дэлхийн зулаа Эверестийн оргил одоо 8848 метрийн оргил одоо эх орныхаа алтан соёмбот албааг одоо мандуулж ингэж чадсан. Ингээд одоо би одоо зорилго маань юу байсан гэхээр би бол ер нь одоо энэ дэлхийн дээвэр энэ одоо дэлхийн зулаа Эверестийг бол одоо хоёр талаас нь авирах гэсэн ийм бодолтой байсан. Сахбай сэтгэлч гэр гоё Эверест чамд баярлаа. Үнэстэйс газар байхгүй. Эс 8848 м. Энэ ууланд харихад бол миний хамгийн хэцүү юм бол ердөөсөө л энэ хүмүүсийн эсэргүүцэл байсан. Үхэл үргэлж хажууд ингэж явж идэг. Тийм ээ? Үргэлж одоо нэг л буруу алхам хийхэд бол би амь насаа алдахад бол бэлэн байдаг. Өгөхөд гомдлгүй гэсэн тийм гарын хэсэг зураад ингээ явдаг. Ийм болохоор одоо ингээ хүмүүс их айц төгшөөр төрүүлдэг. Ийм юм болов. Тэгээд энэ одоо юунаас болж одоо гэр бүл ах トゥ хамаатан садан найз нөхдүүд бүгд намайг эсэргүүцэж байна. Одоо ээж маань дотроо айцтай байсан ч гэсэн ээж маань хамгийн их дэмжижсэн. Их сонин. Ээж нь бол хүүтэй итгэлтэй байна. Миний хүү сайн аваад ирээр ээж нь бол хүүгээ гарч чадна гэж бодож байна гэж. Ингэж ээжийн маань хэлсэн үг надад бол айгүй тийм одоо их сайхан урам өгсөн. Энэ эсэргүүцлийг даван туулаад хүнд одоо амлсан, итгэсэн одоо итгэлийг хүлээнэ гэдэг бол хамгийн чухал. Тэгээд яг үүнтэй адилхан одоо Мөнхташ дүүгээ одоо энэ одоо эсэргүүцлийг даван туулаад энэ одоо олон хүний итгэлийг даагаад итгэлийг алдахгүй тулд одоо хэлсэн амлаа хүрж хий гэснээ хийж чадна гэдэгт би бол үнэхээр итгэж байна. Тийм учраас би одоо үнэхээр одоо дүүдээ урам зориг өгч дүүгээ дэмжихээр одоо ингээд дахин дуугаа явж байна. Эцэст нь хэлэхэд бол Монгол орн минь мандан мадраасаа тийм ээ. Монголчууд маань одоо үнэхээр одоо баян чинээдэг сайхан одоо ийм одоо амар амгалан сайхан амьдраасаа Дархан хот маань одоо бас одоо ингээд сайхан өргөжинд хийж одоо дэлхийн жишг болсон юм сайхан хот болоосоо тийм.